Сайн байцгаана уу? Алхамаар подкаст байна. Гандах байна. Сайн уу ирхсэ? Хаасан уу? Юуны төрөнд бас миний урилгыг өнөөдөр хүлээж авч подкастт минь оролцож байгаад бол баярлалаа. Тэгээд өөрийнхөө талаар товч танилцуулдаг манаас сонсогчдод төрөхгүй. За энэ нэг өрсөнд тэгээд ийм чухал подкастыг эхлүүлсэн гомдогдохтой одоо баярлалаа. Нааг их хэсэгдэг би одоо анагаах шийдэлгооны их сургуульд философи багш. За биоэс зүүн чиглэлээр бас багш. За тэгээд энэ чиглэлээр судалгаа хийдэг судлаач юм байна. За баярлалаа. За өнөөдөр битэрийн ярилцах сэдэв бол улс төрийн реализмын талаар бол ярилцсан. Тэгээд подкастынхаа хамгийн ихний асуултыг бол асууя гэж бодож байна. Ер нь бол энэ улс төрийн реализм гэж яг юу хэлээд байна те? Онлын үндэс гол зарчмууд та ер нь хэрхэн тайлбарлах вэ? За улс төрийн реализм гэдэг нэр томьёо бол бүр дээр үед одоо Фукидидээс эхэлсэн гэж ярьдаг. Тэгээд түүгийн хувьд чинь Никколо Макиавеллиг манайхыг сайн мэддэг. Тухайн тааж бүтээл Монголд орчуулагдсан учраас тэр Макиавеллигийн реализм гэж бас байдаг. Тэрүүгээр бас мэддэг. За ингээд реализм гэдгийг олон улсын харилцаан дээр Ханс Моргентаугаас эхлээд одоо өнөөдрийн Джон Миршаймерийн реализмаар бас мэддэг. Тийм болохоор бүхэлдэн ийм реализм гэж нэг юм байна. За тэгээд хамгийн энгийн биднэрт ойрхон байдаг реализм бол одоо уран зургийн реализм. Тэгээ яг одоо юмыг байгаагаар нь одоо буулгах юм байна. Тэгэхээр реализм бол одоо онлын бас ийм байгаа юмыг л ярьдаг гэсэн үг юм байна гэж бол юудын ойлгодог. За энд миний голын яг ярих чам бол улс төрийн философи реализм. Тэгээ энэ маань болохоор улс төрийн шийдлэг ухааны реализм буюу одоо шууд утгаараа тэнд ярьдаг олон улсын харилцааны реализмтэй бол тодорхой сэжмээр л холбогддог. Тэгээд энэ улс төрийн философийн реализм өөрөө бас саяхан тийм шинжлэгдэн одоо дахин гарсан гэх юм. Тийм болоо. Ер нь 17 дугаар зуунд Джон Лок сонгодог либерализмыг үүсгээд за үүнээс хойш бол 20 дугаар зууны дунд үеийг хүртэл бол сонгодог либерализм амьдрал дээр за энэ дэлхийд бол биелээ болохгүй явж исэн. Тэгээд бид нар нацистуудыг дарж авснаар бол сая хүний эрхийг яг албан ёсоор одоо бүхний дээр бол тунхагласан. Ингээд түүнээс хойш бол либерал дэглэм тогтож эхлэх ер нь үндэс бүртлээ гэж ярьж ирсэн. За энтэй зэрэгцээд орчин үеийн одоо реализм гэдэг нэртэйгээр одоо улс төрийн философик реалист одоо стэгчд гарч ирсэн 20 дугаар зууны ихээр. За энэ хүмүүс бол голлон шүүмжилдэг одоо хідэн зүйл байдаг. За тэрийг бол яг энэ ингээд заагаад хэлчих юм бол зарим одоо реалист гэж өөрсдөө томьёолдог стэгчдийг бол одоо далтарсан болчихно. Тэгэхээр голлоод ер нь өнөөдөр орчин үеийн реализмыг хамгийн голоор авч явж байгаа хүмүүс бол Британий реалистууд байдаг. Тэгэхээр яг тэр хүмүүстээр төвлөрөөд ярих юм бол нэгдүгээр тэд нар ёс суртахуун одоо morality гэдэг ойлголт бол тэдний хувьд бол улс төрд ашиггүй гэж үздэг. Хамгийн за энэ нь бол ер нь улс төрийн философийн бусад ерөнхий одоо доминант чиглэлтэй бол сөргөлддөг л доо. Яг тэгэхээр улс төрийн философи маань ер нь political philosophy гэж нэг талдаа гараад нөгөө талдаа бол улс төрийн шийдлэх ухаан одоо бид нар улс төр судлал гэж ярьдаг тийм. Political science-аас ер нь өөрийгөө юугаар ялгаатай гэж үзэх вэ гэдэг дээр бол за бид нар бол одоо шийдлэх ухаанч байдлаар ингэж улс төрийг судлахгүй үү, институтийн хандлагаар судлахгүй одоо нэг нам энэ ямар бодлоготой вэ гэж судлахгүй. Бидний хийдэг юм эцсийн бүлэгтээ бол хэрэглээний ёс зүй гэж applied ethics гэж бол тодорхойлж гаргасан. Тэгэхээр улс төрийн реализмд философчд нь болохоор этик ер нь ёс зүйгээр улс төрийг харж судлахад боломжгүй гэдэг. Тийм учраас хамгийн нэгдүгээр дээр суур аксиом бол ёс суртахуун гэдэг ойлголт бол улс төрт хэрэггүй гэж. Хоёрдугаарт за энэ дээр Британий реалистуудын гол онцлог юу вэ гэхээр ер нь либерал онлыг түгээн дэлгэрүүлж байгаа тэр гол хүмүүс бол түүх гэдэг зүйлийг одоо тоогоо болж хэлсэн л дээ. За бүр бидний одоо манай монголчуудын сайн мэддгээр Фукуяма гэхэд бол за ингээд ер нь 92 оноос хойш дэлхий бол ингээд либерал дэглэмдээ орчлоо. Ер нь ийм stagnant одоо хөдөлгөөнгүй нэг юм руугаа явчлаа гэж үзчихсэн. Тэгээд түүхийн төгсгөл гэж бүр агтлаа либералын энэ алдааг реалистууд шүмжлээд хоёрдугаар гол юм гаргадаг нь болохоор бүхэл концепт бол дандаа түүхэн шин чанартай гэж. Тэр концептууд юу хамруулдаг вэ гэхээр гол шүүмжүүдийн нэг болгоод жишээ хүний эрх гэх мэт ойлголт. Тэгээ энэчнээс одоо 3 дахь тэдний аксиом бол гарч ирдэг.
Энэ болохоор улс төрийн либерализм, за классик ч бай, сонгодог одоо орчин үеийн либерализм ч бай, эсвэл либертар үзэлч бай, дандаа нэг тийм assumption эхэлдэг. За энийг үнэн гэж үзье гэж. Шинэ хүн болвол зам ёсны одоо юм хэрэгтэй гэж. Реалистууд болохоор ингэхгүй тухайн одоо контекстээс урган гарна гэдэг. Тэгээд энэ 3 дахь чиглэл бол ерөөсөө л контекстуалист байя гэдэг юм байна. Тэгэхээр одоо яг анхдагч мэдлэгтэй те аль эсвэл реалист гэдэг зүйлийг ерөөс огт ойлголтгүй байгаа цагаан цаас шиг хүмүүс байгаа л да. Тэгэхээр үүнийг яг хэлэх юм бол одоо реализм гэдэг нь бол яг ийм зүйл юм аа гэд таасаа бол нэлээд онлын хувьд нэлээд дэлгэрүүлж ярьлаа тийм. Тэгвэл ингээд бүтэц хөрсөн дээр реализм одоо нэг хүн одоо энгийн одоо ган тогтох гэдэг хүнд ч юм уу тийм. Аль эсвэл улс орны хувьд реализм яг яаж нөлөөлөх вэ гэдэг тал дээр бидний амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа. Айгу практик руу хандсан л асуулт байна л да. За хамгийн энгийн гэхдээ за миний татах гэж байгаа бол жижиг. Гэхдээ жижиг бол өөрөө реалист биш. Тэгээ зөвхөн жижигийн хэлдгээр бол бүх юмний цаана идеолог байгаа гэдэг. Тэгээд одоо жорлон бүртэл цаана одоо суултурны цаана бүртэл одоо идеолог байгаа гэж. За тэр өнцгөр зүгээр энийг бодох юм бол одоо реализм бидний эргэн тойронд бол байж л байдаг. Жишээ нь өнөөдөр яг улс төрийн ямар нэгэн тэмцэл акц боллоо гэх тэн дээр бол манад нэг юм хүний эрх гэдгийг яриад хүмүүс зарим даварж байна гэж зарим шилдэг, зарим нь болохоор энэ одоо энэ суур эрх. За эсвэл зарим нь бол ерөөсөө татвар хийн хэрэгтэй ер нь бол чөлөө зах зээл гэж ярьдаг. Гэт ингээ ярьж байгаа юмнууд бол жишээ нь либерал дэглэмд бол дийлэн цөөнгөө газар бол хүмүүс чөлөө зах зээл гэдэг бол ерөөс батлагдсан хууль шигээрээ байгалийн хууль шигээр ойлгодог. Хүний эрх гэдэг бол бас батлагдсан байгалийн хууль шигээр ойлгодог. Тэдгээрт эргэлзэж ханддаг олон хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн цаана одоо реализмын одоо зүрх бас цогцолж ийн гэж за ерөөд нийлж байна. Гэхдээ боломжтой хандах хэрэгтэй. Тэгэхээр энэ реализм бол өөрөө ер нь улс төрийн бусад онолуудын одоо философийн бусад онолуудын адилаар бол шууд практик дээр нахад хэцүү одоо хинбаахыг биднээс шаарддаг л да. За ерөнхийдөө за тэр скептик байж байгаа за ялангуяа саяны хэлсэн ойлголтууд дээр шүүмжлэлтэй хандж байгаа хүмүүс бол голцоо за өнөө цагт бол реалистууд байх нь төвөмөлдөг. За баярлалаа. Их гоё ойлгомжтой тайлбарлаж өглөө. Тэгэхээр энэ реализмын өнөөгийн Монголд те гадаад бодлогын хүрээнд хөрш орнуудтайгаа харилцах дээр харилцаанд хэрхэн одоо илэрч гарч ирж байгаа вэ? Та энэ тал дээр юу гэж боддог вэ? За манай Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын 14 дугаар хэсэг за тийм ерөн бүхэлдэн тэнд гарч байгаа бол бид нөр хоёр хөрштэйгээ бол харилцахыг бол энэ тэр хүний гэж авч үзэж байгаа. За 3 дахь хөршүүд гэдэгтээ бол дараах орнуудыг бол авч үзнэ гэдэг тийм. За ингээд 77-гийн бүлэгч байт юм уу? За эвсэлт үйл нэгдэх хөдөлгөөнч байт юм уу? За эднэртэй бол бас хамтран ажиллана гэдэг. За судлаачд энэ хоёр янзаар хуваагддаг. Тэр голцоо олон улсын харилцааны судлаач. Миний хувьд бол олон улсын харилцааны судлаач биш. Зөвхөн улс төрийн философийн реализмын үднэс энийг харахад яаж төр зураг харагдав гэхээр дийлэгтэй манад газар зүүн детерминистүүд бол их байдаг. Бид нар 3 дахь хөрштэй бол физик утгаараа хэлдэггүй. Тэгэхээр энэ хоёртой бол одоо голлон анхаарч ажиллана. Реализмд бол заавал одоо газар зүүн детерминизм гэхээр одоо энгийн хүн бол реализм за real гэдэг ингээ бодохоор за энэ хоёр бол хоорондоо холбоотой байх ёстой гэж бодох гэдэг. Заавал тийм биш л те. Жишээ нь хэл гэдэг ойлголт өөрөө сонирхолтой ойлголт. Бид нар хятадтай маш одоо урт хэлдэг гэж ярьдаг. За энэ нь бол яг дижитал байдлаар зөвшөөрөгдсөн харьцангуй сүлд. Эдгээр Монгол улс 1961 онд нүүбийн гишүүн болсон ч гэсэн тэгэхээр тэгж юундсан байдлаар системчилж авч бүртгээгүй байна гэдэг бол 61-ээс хойш 90-ад оны хүртэл бол тэр хэл бол символик хэлбэрээр байсан гэсэн үг. Тэгэхээр ер нь хэл үндсэндээ реалистууд зарим бидний бүр хатуу бодтой гэж ойлгодог зүйлсийг энэ одоо ч символ байгаа гэж ойлгодог учраас яг энэ хэл ч гэсэн
Уг нь бол хүн ойлгоход тэр чинь цэрэг манж байгаа энэ чинь хатуу. Гэтэл энэ бол бас символик зүйл шүү гэж нэгсэндээ Монгол улс 3 дахь хөрштэйгөө бидний хоёр энэ хил бол символ юм чинь 3 дахь хөршийн хил гэж үнэхээр бас байна гэж. Гэж үзэх хандлага бол байна. За манай практик дээр буулгах юм бол энийг арай өөр нэг түүхэн ямар нэг жишээ баримттай байж байгаад ярил бас илүү одоо реалист онлогоо нөгөө жанжин шугамд харах л та. Тэр авчихдаа үү. Реализмын хамгийн анхдагч их сурвалжийг одоо эртний Грекэд яг энэ Апин ба Спартакийн дан дээр одоо үндэслэж яг реалист хэлбэрээр ингэж буулгаж одоо түүхэн ихэлсэн гэж үздэг юм байлээ. Миний уншсанаар бол ингэж одоо реалистаар яваад түрүүний өөрөө ч хэлсэн Макиавелли те хунтайж гэдэг зохиолтоор илүү одоо дурддагдж өгдөг гэж ерөнхийдөө бол ойлгосон. Тэгэхээр энэ реалист гэдэг ойлголтод одоо багтж байгаа. Энэ ойлголтод багтж байгаа та түрүүнд хэлсэн шүү дээ либертар те либерал. Энэ зүйл бол яг улс төрийн тэр бид нар бол либерал гэхээр илүү ардчлал гэдэг утгаар нь хүмүүс ойлгоод байна л да. За энгийн хүмүүс бол арчлал гэдгээр нь ойлгоно. За шууд тэгж хүлээж аваад. Гэтэл энэ реализмын хувьд бол энийг тодорхойлоход бол өөр одоо тодорхойлолтоор орж ирээд байгаа шүү дээ тийм. Яг энэ тал дээр за энэ улс төрийн нөхцөл байдал дээр ярьдаг энэ ойлголт реализмын нөхцөл байдал дээр ярьдаг ойлголтоос өөр юм а гэдэг одоо тэр ялгааг та юу гэж харж яг гоё өнцгөөс нь хандуулж хэллээ. Үнэхээр хүмүүс бол либерал дэглэм гэхээр энийг бол ардчилтаас салшгүй нэг юм шигээр цулаар ойлгодог. Тэгэхээр зүгээр энэ дээр арай өөр нэг талаас ганц нэг баримт дурдсан бол эртний Грекийн Афинот одоо нөгөө философийн талаас ярих юм бол Сократын бат гэхэд бол ардчилсан байсан. За гэхдээ тэр демократ хотод бол хийн сонгох хэрэгтэй байсан бэхээр нэгдүгээрт бол нас бий хүйдсэн эрэгтэй хүн. Тэгэхээр эмэгтэй хүн бол сонгодог. Хоёрдугаарт бол зөвхөн газар өмчлөдөг хүмүүс л сонгох хэрэгтэй байсан. Гэхдээ ардчилсан. За Америкийн нэгдсэн улс анх одоо 1776 оны 7 сарын 4-өөс байгуулагдаад явж байхдаа бол зөвхөн цагаан арьстай хүмүүс тийм ээ тэгээд зөвхөн эрэгтэй хүмүүс гэсэн тэр ойлголт бол байсан. Гэтэ ардчилсан байсан. Энэгээр юу хэлэх гэдэг вэ гэхээр бидний өнөөдрийн ойлгож байгаа либерал бүх хүн ижил тэгш эрэгтэй одоо зам ёсны эрэгтэй гэж ойлгодог зүйл чинь түүхээс ургаж гарсан болохоос биш. Цаанаасаа бол ерөөсөө өгдөөд ингээд гараад ирсэн биш. Хин нэгэн хүн тэрийг хөдөлгөж явсан. Нацистууд бол одоо маш аюултай үйл ажиллагаа явуулж ирсэн учраас түүнийг дарсны дараа бид нар тэр суур эрхүүдийг бол за хүн эрхийн түгээмэл тунхаглалаар гаргасан. Гэтэ энэ бол тунхаглал учраас энийг бол олон газар зөрчиж болдог. Одоо том одоо гэрээ юу гэдэг биш. Зөвхөн зарлцсан гэсэн үг шүү дээ. Харин реалистууд энэ дээр юу гэдэг вэ гэхээр за яг тодорхой жишээгээр одоо ярих юм бол Raymond Joyce гэж одоо Британий реалист байна. За Joyce бол их сонирхолтой яг орчин үеийн реализмын одоо том төлөөлөгч. Түүний одоо нэг сүүл бичсэн ном хэм бол одоо хэрхэн либерал шиг сэтгэхгүй байх вэ гэвчлэн. За Joyce-ийн хувьд анх бол Америк хүн байсан. Joyce доктороо хүртэл одоо Америкт хийсэн. Гэхдээ Америкт ажиллах гэж үзээд бүтээгүүдийгээд сүүлдээ бол Англи руу бол гараад тэгээд одоо Кембрижийг сурвалж багшилж байгаа одоо хүндэт профессор хийж байгаа. Joyce-ийн 20 дугаар зуунд бол сонгодог либерализм хоёр шугамд бол хуваагдаж байгаа. Нэг нь бол Гжүүийн болон за түүний бол гол төлөөлөгч нь John Rawls. Монголчууд одоо 10 жилийн хүртэл одоо John Rawls-ыг мэдж явах хэрэгтэй л доо. Сурагчд нь байгаа юм чинь шудрагсны онол гэдэг номоор нь. Тийм ээ. Нөгөө талдаа бол за түүнийг бид нар бол орчин үед за ингээд зүнтэн гэх мэтээр ерөнхийдөө ингээд багшлаад ойлгох шүү дээ. За нөгөө талд бол либертарууд за зарим хүмүүс либертаруудыгаа доромжлоод янз янзаар одоо хэлдэг юм. За либертаруудын одоо гол одоо Жүүийн улс төрийн философи эцэг бол Роберт Нозик. За Joyce-ийн шүүмжлэлээр Joyce-ийн за миний одоо цаана ярьж байгаа их татж байгаа ном одоо сонсогч өөрөө харж одоо унших юм бол 2008 оны Real Politics гэдэг ном. За Joyce-ийн хувьд бол Нозик дээрч тэр Росс дээрч тэр хүний эрх гэдэг ойлголт маань
тайлбарлагдаагүй. Тэр тодорхойлолт нь бол хэрхэн ургаж гарч байгаа вэ гэдэг логик структур нь бол өгдөөгүй гэж шүүмжилдэг. За энийг тэгвэл хэн анх өгсөн байх вэ гэд сэжмээр нь одоо хайгаад мөшөх юм бол 17 дугаар зуунд бол Джон Лок тэр очиж. За Джон Локийн засаглалын тухай хоёр шаштар бүтээлийн одоо ихний эссе on Адамын тухай гэсэн. За ер нь энэсээс эхлээд Джон Лок бол human rights гэдэг ойлголтыг гаргаж ирдэг. Гэхдээ нэг сонирхолтой. Тухайд бол тариачид ч гэдэг юм уу залуучууд бол одоо сурвалжтан ангийн эсрэг бол тэмцэж байсан. За анги одоо Джон Марксист байдлаар хэлчих шиг. Тэр үед Лок тэр залуучуудыг бол өмөрсөн. Гэхдээ өмөрөхдөө юу гэсэн мэхээр эдгээр залуучууд та нарыг унгаад та нарын оронд сууя гэж байгаа даа биш ээ. Харин эдгээр залуус та нартай адилхан Адамын үр сад юм аа. Тийм учраас гэж байгаа гэж. Нэгэсэндөө одоо Авраамийн шашнаар л тайлбарлаж штэ. Тэнд одоо анхны хүн Адам бүгдээрээ Адамын үр сад учраас та нар бүгдээрээ адилхан штэ гэсэн санааг ингэж хэлсэн тэр байдлаар нэгэсэндөө Христийн теологийн тайлбараар human rights гэдэг ойлголт нь гарч ирсэн байна. Яг анхны одоо бичигдсэн одоо философийн бүтээл нь энэ дээр англи дээр учраас human rights энэ ч бас олон тооны нэр шүү дээ. Хүний эрхүүд ер нь. Тэгээд тийм эрхүүд гэдгийг ерөөсө цаанаас нь юмшгээр л одоо сүүлд нь 20 дугаар зуунд явагдсан. Энэ буруу гэж одоо тийм гойс шүмжлээд оронд нь өөр альтернатив хөлбөрөөр гаргаж ирэх хэрэгтэй гэдэг. Гэхдээ энүүгээрээ бол арчлалыг одоо муу гэж байгаа юм биш. Ерөөс биш. Зөвхөн тэр либерал гэдэг ингээ хатуу итгээд байгаа юм чинь бид нарыг иргэ хорлоод байх магадлал өндөр байна. Ер нь аюул олон тохиолдолд хорлож байгаа. Эсвэргээр яг жинхэнэ утгаараа илүү арчилсан бай, жинхэнэ утгаараа илүү бодиттой асуудлуудаа шийддэг байх юм бол өөр альтернатив хөлбөрөөр оролдож үзье гэж одоо уриалга гаргаж байгаа. Зүгтэй. Саяных бол аюул тайлал явчлаа шүү дээ. Ерөнхийдөө бол улс төрийн реализмын үед бол миний унснаар бол тэр улс оронд тулгарч байгаа нөхцөл байдал те энэ л үндэсний ашиг сонирхлыг хамгаалах номер 1-дүгээрт тавьж байгаа зорилго гэж болоод байна. Хоёрт бол илүү ёс зүй зөв буруугийн талаар те ойлголт одоо тавигддаг те. Улс төрийн реализмын үед бол би бол ингэж уншсан. Тэгэхээр энэ нэг чамшиг мастер хамгаач тэр бичээгүй болохоор бол яг хөө энийг зөвхөн ерөнхийд нэг уншиж танилцсан. Тэгэхээр яг одоо хоёуланд нь 5 минут подкастт маань 5 минут үлдсэн байна. Хамгийн сүүлийн одоо ойлголтыг буюу улс төрийн реализмыг сонсогчдод маань хамгийн сүүлд одоо ингэж базаж хэлэх юм бол за энэ л ойлголтыг ер нь ойлгох юм бол хэдүүлээ чааштай улс төрийн реализм гэдэг зүйлийг ингэж ойлгох юм байна гэдэг нэг давч дүгнэлтийг хэлээд өгөхгүй. За тэгэхээр улс төрийн реализм гэдэг энэ онлыг хүмүүс бас сонирхож үзвэл хэрэгтэй байх нэг гэдэг бол нэр ялаа. Тэгээд яаж одоо бид нар хэрэглэх вэ? Амьдрал дээр гэдэг талаасаа хэрвээ хандаж үзэх юм бол за саяны ярьсан сүүлд цаг давч учраас нэгсдэгч дээр л голлоо ярьлаа. Raymond Joyce-ийн хувьд бол ямар асуулт тавихаасаа их хэрэгтэй. Энэ бол ер нь орчин цагийн философчдын хувьд маш давтсаж байгаа олон зүйл. Энэ улс төрийн одоо шинжлэх ухаанаас ялгардаг нь улс төрийн философи энэ бид нар ийм шинжлэх ухааны судалгааны үр дүн танилцуулдаг учраас бодлогын шин зөвлөмж бол гаргадаг. Философийн ер нь эцсийн гүйцэтгэх үүрэг бол илүү сайн асуулт асуух гэж. Тэгэхээр Joyce-ийн хувьд бол улс төрд Ленин Владимир Ильич Ульянов одоо Ленин багш бидний Ленин бол яа Ленин бол Joyce нэг тийм шүтдэг үл дээ. Олон талаар. Гэхдээ Ленин бол их зөв асуулт тавьсан. Улс төрт хамгийн чухал хоёр асуулт байна. Кто, кого гэж одоо хин гэдэг цаана бид нар хэнийг хинд чиглэх вэ гэдэг нь бол нөгөө хэсэг гэж харж байгаад бид нар энэчнээс цаашаа ямар ч асуудлуудыг бол тавьж гаргаж үзэх хэрэгтэй гэж хэлдэг. Тэгэхээр одоо янз янзын хууль те зөвөр энэ оны 1 сарын 1-ээс эхлээд ингээд хэрэгжээд ингээд яваад байгаа гэж одоо шинжилгээний босгон дээр одоо хүн амтны яриалсан тэр одоо үндэсний баялагын сангийн хууль гэдэг чинь энэ хэнийг хамгаалж байгаа хин рүү хандаж одоо нөгөө талд дайсан тал нь хэн байгаа юм бэ гэдэг ч юм уу. Энэ талаас нь ялваа асуудлуудаа бид нар бодож үзэх юм бол өөр бусад одоо чухал юм амин чухал юмнуудаа сүлжиж одоо хооронд нь асуудалд оруулахгүйгээр тэгж магадгүй гинэн царил зүрстөө хохироохгүйгээр бодтой хандаад явчих тийм боломжтой гэдэг бол улс төрийн философи реализм бидэнд санал болгодог юм байна. За баярлалаа. Тэгэхээр эргэстэйгээ бас нэлийн араас нь дээрээсэж подкастнда өрий гэж явж чад өнөөдөр бас өрлөө. Ер нь бол оюутан ахуй цагаас хойш тэмцээн уралдаанд хамт явж исэн, орж исэн, өрсөлдөж исэн залуу байгаа. Тэгээд өнөөдөр бас мэдтэй ингэж ярилцаж манай подкастын сонсогчдод
бас хэрэгтэй ойлголт мэдлийг өгсөн хэрэгстэй баярлалаа. Ингээд хэрэгстэй цаашдынх нь ажилд нь эрдмийн ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье өрөөё. За их баярлалаа. Өөрч хийж байгаа ажилд бас өндөр амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдрийн манай алхамаар подкастын хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараа бүгдээрээ дахин уулзцгаая.